За өнөөдөр 21 оны 7 сарын 26-ны өдөр би одоо энэ Монголдо заавал үзэх 50 газар гэдэг ийм сэдвээр ярьж байгаа. Тэгээд энэний өмнө 2 удаа ярьсан. Эхнийх нь бол ерөнхийдөө Монголын сайхан байгалийн тухай танилцуулга хийсэн. Энэний дараа манай одоо бас хүмүүсээс зуны сайхан цаг болж байгаа юм чинь сайхан нууртай, элстэй, голтой газруудын тухай яриач гэсэн. Тэгэхээр энэ номер 2 гэдэг бол бидний 2 дугаар дээр бол бид нар нуур гол илс одоо энэ чиглэлээр яасан. За өнөөдөр 3 дахь удаага би ярих гэж байгаа. Тэгээд ингээд Монголын энэ одоо яг 50 ийм одоо заавал үзэх ёстой газраас энэ 3 дахь удаагийн ярилцлаган дээр бол би ингээд сайхан мөнгө цастаа уулсан. За тэгээд өөр мөнгө цасгүй ч гэсэн үзэсгэлэнтэй сайхан уулсан. За тэгээ говийн нэг одоо хэрмэн цав. За тэгээ 2 нуурын тухай бас ингээд ярий. Усанд нь шууд ороод байдгүй ч гэсэн сайхан үзэсгэлэнтэй тийм нуурны тухай ярина. За эхлээд би Монголын одоо хамаг одоо мөнгө цастай гоё уулууд бол энэ Алтай нуруу, Хангаа нуруунд бол байдаг. Товчхондоо бол баруун талаар одоо байдаг л дээ. Тэгэхээр би энэ уул нуруудын тухай нэг ярий. Би газрын зурган дээр бас та бүхэн тайлбарлая. Монгол орнчин бол ингээд баруун талдаа өндөр уулуудтай, зүүн тал руугаа одоо арай нам одоо болдог ийм улс газар нутаг манай. За Монголын хамгийн одоо өндөр уул бол яг энэ Монголын хамгийн баруун талд Алтай таван богд байгаа. Энэ бол одоо 4374 м Монголын хамгийн өндөр уул Хөтөн оргил байдаг. За тэгэхээр энэ бол Баян Улгийгээс одоо баруун тийшээ Баян Улгийн аймгийн төвөөс өшөө баруун тийшээ явна гэсэн. Тэгэхээр энд заавал очиж үзэх хэрэгтэй. Энд үзвэл энэ баг төрөгний уулсыг үзэх хэрэгтэй. Энд Хотон нуур, Хурган нуур гэдэг байна. Энд одоо Баян Улгий дээр бол би өндөр уултай холбоотой энэ хоёрыг үзээчээл гэж байгаа. За тэгээд Цамгарав гэдэг одоо ухаандаа энэ ховд, увс, Баян Улгийн гурвын дунд байдаг одоо сайхан хайрхан байгаа. Энийг бас үзэх хэрэгтэй. За харьхаа төрөгний уулс бол бас одоо мөнгө цастаа уулс. Энэ уулсыг үзэх хэрэгтэй. За хан хөхийн нуруу байгаа. Увсд байдаг. Тэрнийг үзэх хэрэгтэй. За энэ Сутай хайрхан бол одоо ингээл энэ Говьалтай аймгаас Хувд аймаг явдаг замын яг одоо хатуу очилттой хар замын яг урд тал дээр байгаа л да. Тэгээд энийг бас үзэх хэрэгтэй. За тэгээд Хангаа нурууны ноён оргил одоо Хангаа нуруу одоо утганд ингээ хайрхан. За энийг үзэх хэрэгтэй. За Хувд аймагт байдаг мөнх хайрхны нуруу гэдэг бол мөнх хайрхны нуруу гэдэг бол бас одоо үнэхээр гоё өндөр 4000-тай өндөр оргилуудтай, мөнгө цастай, нууртай маш одоо гоё газар. Тэгээ би ингээд товчлоод хэлэхэд бол энэ Баян Улгийн аймгийн нутаг, Увс аймгийн нутаг, за Ховд аймгийн нутаг, за Говьалтай аймаг энэ бусад аймгийн зааг дээр одоо ингэ мөнгө цастай уус байдаг юм аа. За би одоо яг зургийг үзүүлээд ярих гэж ингэж бодож байна. За эхлээд би Монголын дээвэр бас нэг Алтай таван богд гэдэг чинь энэ л дээ. За тэгээд одоо Монголын хамгийн өндөр уул чинь одоо энэ оргил энэ байна. Хөтний оргил 4374 м. За энэ талд бол Малчин гэдэг оргил байгаа. Тэр лөө бол хүмүүс бол гарчдаг. За энэ бол ингэ мөсөн гол, Ботанины мөсөн гол гэдэг мөсөн гол. Энэ нь бол Александрын мөсөн гол гэдэг мөсөн гол. За энд бол Алтай таван богд гэдэг байгаа 5 одоо ийм оргил байгаа. Найрамдал оргил, Малчин оргил, Хүүтэн оргил, Бүргэд оргил гэдэг. Тэгэхээр ийм оргилууд руу бас манай үүлчид одоо очиж голцоо ингээ гардаг. Энэ 5 оргилны бол энэ байна. Энэ тэгэхээр Монголын хамгийн баруун талын цэг. Тэн дээр очиход бол ийм гоё юм үзэн. За иргэд одоо манайхан одоо хүүхэд шуугтайгаа очичвал заавал энэ орой дээр гарах юм байхгүй. За энэ хаваараа явхад бол маш одоо үзэсгэлэнтэй тийм сайхан байгальтай. Үнэхээр одоо
гоё газраа энэ заавал очоорой гэж би та бүхэнд хэлэх гэж байна. Нэгэнт одоо Алтай таван богд үзсэн хүн болвол яг хажууханд нь Баян-Улгийн аймгийн бас Цэнгэл суманд Өлгий хотоос 200 гаруй километрт бол энэ Бага Түргэний ам гэж ийм ам байдаг. За энэ бол одоо ер нь бусад миний одоо үзсэн юм мөнгө цастай уулнаас юугаар ялгаатай юм гэхээр мод их ургасан. За тэгээ хүрхрээтэй мөнгө цастай за ийм гоё хүрхрээ байгаа. Хоёр хүрхрээ байгаа. Одоо энэ гол Бага Түргэний амаар орж иж байгаа голын ихэн өөд бол хоёр хүрхрээ байгаа. Хамгийн дээдлийн хүрхрээ нь бол ийм 20 хэдэн метрээс ундаг. Одоо маш сайхан юм хүрхрээ байгаа. Тэгэхээр энэ доод хүрхрээ, дээд хүрхрээ гэх. Тэгээд энэ Бага Түргэний амны хажууханд бол хотон нуур, хурган нуур гэдэг одоо маш их үзэсгэлэнтэй хоёр сайхан нуур байгаа. За энэ дэхтэй нэг ийм 2000 метрийн өндөрт байгаа нуурууд учраас усан жаахан хөөтөвтөр усанд норхож яахан зохимж муутай. Тэгэхдээ загас ихтэй байлээ. Загас барьдаг хүмүүс бол бас эндээс салдаггүй тийм л гоё газар. Одоо бараг л энэ мөнгө цас энтертэйгээр ингээ харахад бол энэ бол Монголын одоо Швейцар л болж байгаа юм да. Би энд очиод бас 2-3 хоноод юм модон дотор нь хоноод дээр нь энэ уулуудаар ингэж явж үзсэн. За яг шууд мөнгө цасан дээр нь гарахгүй ч гэсэн энэ уулуудаар явхад энэ уул бол үнэхээр одоо тийм гоё диважин юм байгаа. Тэгэхээр ингээ Баян-Улгийн аймагт бол Алтай таван богд тэгээд энэ Бага Түргэний ам за тэгээд энэ ойр хавийнхын хүрхрээ бусад бүх юмыг үзэх боломжтой. За дараачих нь цам гарав зам дээр байдаг юм да. Цам гарвыг бас үзчих хэрэгтэй байгаа. Бас их сайхан хайрхан цаст цам гарав. За энэ бол би яг зам зуураа үзчихэж болох юм. Өөр эн чинь одоо 4195 км өндөрт байгаа ийм их өндөр хайрхан. Энэний эргэн тойрон бол маш их сайхан үзэсгэлэнтэй. Тэгэхээр энийг бас одоо үзэх хэрэгтэй гэдэг биччихээ. Би тэгтээ энэ цам гарыг бол тусгайл нь үзэх тийм юмд оруулсангүй. Зүгээр зам зуураа үзчихэд бас болох газраа гэж хэлж байна. За дараачих нь бол Хархираа Түргэний уулс байгаа. Хархираа Түргэний уулс гэдэг бол яг ингэ зэрэгэлдээ оршиж байгаа ийм уулс л да. За би одоо энэ дээр харуулъя. Энэ бол бас үнэхээр үзэсгэлэнтэй диваажин. Одоо би энд сууж байгаа миний сууж байгаа намыг бол Хархираагийн ууланд байгаа Аршааны ам гэдэг ам байгаа. Ер нь ерөнхийдөө энэ газрын нэр нь бол Увс аймгийн Ховд сумын нутаг олон нуур гэдэг газар. Гэхдээ энэнийг олон нуур гэж хэлэхгүй. Энд одоо өчнөө олон 100 гаруй нуур байдаг. За энэ цаана харагдаж байгаа нь бол Түргэний уул. Энийгээр ингэж яхан завсартай. Энэ Түргэний уул, Хархираагийн уул хоёр яхан ингэ завсар гарцсан зайтай. Энэ одоо Дэглий цагаан гэдэг одоо Түргэний уулын ноён оргил нь бол энэ байж байгаа. За энэ Аршааны амаар ингээд өгсөд явхаар ийм олон одоо нуурууд тогтцсон байдаг. Ингээд энэ амаар өгсөд явсаар байгаад яг энэ мөнгө цасанд хүрдэг. За би том хөөгтүүдтэйгээ ингээ мөнгө цасанд хүрээд одоо ийм зузаан мөнгө цас тэгэл үргэлж мөнгө цаснд одоо цаг минут секунд тутам хайлж урсч яадаг одоо ийм гоё газар байгаа. Энэнийг үзэх хэрэгтэй. За энд Ван Сэмбэрүү цэцэг интервью Ван Сэмбэрүү цэцгэндээ гар хүрээд хэрэггүй зүгээр үзэсгэлэн гоо маш гоё энэ одоо гайхал өнгөрөх хэрэгтэй. Ийм. За энэний хажууд эндээс яг урагшаа яваад Хархираагийн ууланд бол Гоожурын хүрхрээ гэдэг юм хүрхрээ байгаа. Одоо энэ нэгэнт очсных би та бүхнийг үзчихэл гэж байгаа. Бас л Увс аймгийн Ховд сумын нутагт байдаг. Одоо ийм нэлээд өндрөөс ундаг гой гоожурын хүрхрээ байгаа. Энэ доор нь ингээд одоо энэ усанд нь бол орж болдог. Ийм сайхан хүрхрээ. Бас л одоо үнэхээр гой хүрхрээ. Би бас 2-3 удаа очиж үзсэн. За би энд бол ер нь 4-5 удаа очсон. Энэ бол үнэхээр одоо диваажин штэ. Тэгтээ нөгөө нэг ярьдаг байгалаа л хамгаалах ёстой шүү дээ бид нар. За дараачих нь бол Хан хөхийн уулс байгаа. Хан хөхийн нуруу ноён оргилын бол Алтан дуулга гэдэг нэг 2900 3000 та уул. За энд бол бас Увс аймгийн Өндөр хангай сумын нутагт байдаг. Тэнд Алтан бурус гэж бас их гоё газар байгаа. Маш их байгалийн үзэсгэлэнтэй тогтцтой. Тэгээ харуулцтай. Тэндээс бас одоо зүүн говь сум тэр хавийн одоо бүх илс
одоо гоё байгууллагуудыг бас бүгдийг харж болдог ийм одоо хан хөхийн юм байгаамаа. Энэ бол Улаанбаатараас 1100 явна. Одоо өндөр хангаас хүмүүс 30 км зайтай. За энэ бол өндөр хангаа учраас үнэхээр зүүн болвол очиход ялаашин бол багтаа их тийм сайхан газар байна. Дараачийн одоо мундаг одоо гоё сайхан хайрхан бол энэ мөнх хайрхан. Энэ одоо бас диваажинда. Энэ өндөр уулан таа бүхэн бас ингээд одоо хүүхэн шуухад чирээд явахад одоо хэцүү, ямар ч хэцүү юм байхгүй. Харин энэ ямар энэ өөдөө гарах юм биш хүүхэн шуухтаа. Одоо энэ дээр очил да. Энэ мөнх хайрхны оргил нь энэ барилгачигээд оргилтой. Тэгэд ийм гоё нууруудтай. Тэгээ мөнх цасны энэ буланд очиж үзэх хэрэгтэй л дээ. Хэрний мөнх цас заавал уулан дээр нь гарах гэдэг бол тусгай хэрэгсэл шаардаад явчихна. Тэгэхээр энэ мөсний энэ мөнх цасны энд хүрээд хүүхдүүд энд очих юм бол бас үнэхээр л одоо аз жаргалтай сайхан энэ байна. Энэ мөнх цасны урснаас урссан жижиг нуур тогтдог. Тэгээл дандаа л бүх газараас л одоо садраад урсч идэг. За энэ бол энэ мөнх хайрхны уулсын оргил одоо өндөр тал нь. За эн чинь бас нэлээд олон километр үргэлжлэн тэгээд энэ одоо мөнх хайрхны уулсын одоо доод тал нь гэсэн үг. За энд бас ийм гоё нуурууд байна. Маш гоё нууруудтай, хүрхрээтэй энд хүрхрээтэй. Бас ийм мөнх цастай уултай. Тэгээ ийм гоё нууруудтай. Бас энэ одоо сүлгэрийн орно. Тэгэхээр энэ яах вэ нэг ийм ховдоос явдаг юм л да. Энэ рүү явахдаа бол Улаанбаатараас шууд Манхан сумаар дайрал. Тэгээд цаашаага мөнх хайрхан суман дээр очиод мөнх хайрхан сумнаас цаашаага давхад очиноо. Энэ угны хөндөр уулда тэр мөнх цастай нь бол 4362 м өндөртэй. За энд одоо очиороо энэ бол энэ мөнх цастай ууланд очичоод юу хийх вэ гэхээр цасан дээр нь гарахгүй ч гэсэн одоо энэ дээр нь очиж энэ бүх байгалийн сайхныг биширч хүүхдүүддээ үзүүлэхэд бол хүүхдүүд үнэхээр бас биширнэ. Тэгээд энийгээр жих алхалт хийх хэрэгтэй байна. Одоо нууранд бол усанд нь ороод гараад эсэн дээр ингээл амардаг. Ийм ууланд бол голцов одоо сайхан бэлтгэлийн хувьд сүмсчихэд энийгээр ингээд хүүхдүүдтэй гоё алхах хэрэгтэй, энэнийг үзүүлэх хэрэгтэй. Ядрахгүй замдаа одоо хөнгөн маягийн хоол мундаваад явж болно. Тэгээ ойрхон зургаар яваад ингээд ингэхэд бол энтхийн агаар ус үнэхээр ургамал ярих юм байхгүй. Энэ хэдэн уулс бол үнэхээр Монголын бол мундаг диваажгууд юм байгаамаа. Сутаа хайрхныг бас хэлчихье гэж бодлоо. Сутаа хайрхан бол бас ийм сайхан хайрхан байдаг. За энэ сутаа хайрхан бол энэ говьалтай талаас авсан зураг. Би говьалтад явж байхдаа сутаа хайрханд очсон. За энэ бас үнэхээр их гоё үзэсгэлэнтэй юм мундаг хайрхан. Энэ чинь нэг Ховд аймгийн хой талаас бол Ховд аймгийн Дарвсум. Энэ баруун талдаа бол энэ Ховд аймгийн Цэцэг сумаас авсан зураг нь бол энэ байна л да. Их гоё харагддаг. За энэний энэ хойхон талд чинь нөгөө хөшөөтөө уурхаа гэдэг байгаа чинь энэ сутаа хайрхны хажууханд ингээ байж байгаа. За ингээд энд очиод бас ингээд миний хэлдгээр ингээ сайхан хөөхөн шуухтаа дагуулаад яхан аялаад энэ дээр гараад хүүхдүүд ингээд жахан цасны захад очиод ингэх юм бол одоо бас л их сайхан тийм гоё амарч болно. Одоо энэ Цэцэг сум талаас бол бүр ийм гоё үзэсгэлэнтэй. Ийм сайхан бол яг одоо түрүүн би хэлсэн энэ Ховдын дарив гэдэг чи яг одоо хатуу хүчилттэй хар зам яг дайраад гарч байгаа сум байхгүй. Тэгээ тэр сумын хойтлоос ингээд сутаа хайрхнаа харж болно. Тэгээд дөхөж очиж болно. Замаас болгүй юм чи. Тэгээ энд бас сайхан амрах хэрэгтэй. За одоо энэ бол Хангаа нурууны ноён оргил Отгон тэнгэр хайрхан. Энэ одоо бас хийн үнэхээр энэ сайхан хайрхан. Энэ яг одоо энэ талд нөгөө Бадар хундаг гээд нуур байгаа. Энд нууртай. За энэ бол миний авсан зураг байна. Жаахан ингээд энэ ашиг ингээ гоё голтой. Үнэхээр бас одоо сайхан дивааж ийм. За энэ дээр очиж энэ хаваар ингээ Бадар хундган дээр нь очиж хөөхтүүддээ үзүүлээд энэ голын хаваар хоноод өнжөөд явж болно. Заавал энэ орой руу гарах хэрэг байхгүй. Энэ чинь бас дахиад нөгөө тусгай хэрэгсэн шаарддаг. Тийм учраас хүүхдүүдтэй хүмүүс бол энийгээр энэ Бадар хундаг хаваар ингээд хоноод өнжөөд явхад бол энэ бас үнэхээр сайхан. За ихэнх хүмүүс бас ингээд энд хүрдэг юм л да. Даян дээрх гэдэг энэ хайрхныг арай холоос хардаг хайрхан байдаг. Тэн дээр бол бас гардаг. Тэнд бас ван симбэр цэцэг одоо аз тааралд бол бас тааралдна. Гар хурж болохгүй, оролдож болохгүй.
үнэхээр одоо бас тийм онгон дагшин гоё байгаль Монголд байгаа шүү. Даян дээрхэн уулан дээр гарчихвал тэрнээс жаахан явхад бол энэ Хөхнүүр гэж харагддаг. Хөхнүүр. За Ирнэ Нутган тэнгэр хайрхны тойроод их олон юм бий дээ. Нутган тэнгэрийн халуун аршаа гэдэг энэ Нутган тэнгэрийн хойд тал руу бол аршаа сөүлээ байдаг ш. Нутган дээрээс одоо Нутган тэнгэрийн аршаа сөүлээ халуун аршаантай. За тэгээ миний хэлээд байгаа даян дээрх уул нэг 2500 м өндөрт байдаг. За тэр бол нэг Улаастагаас нэг 50 км яваад очиж чинь. Тэгэхээр маш өргөн боломжтой. За энэний хажууд очиод амарч болно. Эсвэл энэ даян дээрх дээрээс харчиж болно. Нутган тэнгэрийн халуун аршаанд очиж амарч болно. За даян дээрх дээр гарчвал Хөхнүүрийн ирэг дээр очиж болно. За энд ирвэл энд Бадар хундаг энэ одоо голын хаваар амарч болох боломжтой. За ингээд миний эхний одоо хэсэг энэ цастай хэдэн уулсыг ингээ ярьчлаа. За энэс цааш нь бол энэ хоёр Говьалтай аймгийн нутагт байдаг. Үгүй ер нь одоо Монголын байгаль бол гайхамшигтай л да. Тэгэл одоо би одоо бүхүүлэг одоо бас хэлэхэд хэцүү байна. Тэгэхээр би одоо Говьалтай аймгаас Бурхан буудаа уул энэ ээж хайрхан хоёрт одоо бас очооч гэж зөвлөж байгаа юм. Халуун зунаар очиход ээж хайрхан бол жаахан халуун боржин уул байдгийг. Бурхан буудаа бол их гоё энэ. За бид нар одоо ингээд Бурхан буудаа уул гэдэг байгаа маань энэ л дээ одоо энэ холоос харахад бол энэ харагдаж байгаа. За энэ би дээр нь гарчихсан хэрдэж байгаа Бурхан буудаа уулан дээр. За энэ холоос хараад энэ их улаан өнгөтэй болоод эн чинь бол явар гэдэг энэ өнгө алгас ийм их гоё уул энэ Бурхан буудаа уул бол. Тэгээ бид нар очичоод энэ Бурхан буудаа уулын дундуур ингээд одоо ингээд энийгээр орж ирж байгаа. Тэгээ энэ ам өгсөд машина тавьчаад нэлээд хол алхаж үзсэн. Энэ Бурхан буудаа уулан дотор бол одоо шийм хүрхрээ байгаа. Тэгээ бид нар жаахан намар явж ирсэн. Тэгээд бид нар усанд нь бас орж үзсэн. Энэ үес овоо хөөрхөн өндөрөөс унаа шүү. Тэгэхээр энэ хав бол очиход бол бас их сайхан ийм гоё одоо өнгө алгалж байгааг харалт энэ улаан яавар тэгэл энэ хөхүүл цас тэгэл энэ өнгө алгалсан. Үнэхээр бас их гайхамшигтай. Говьалтай аймгийн Бэгэр сумаас нэг 17 км явбал хүрчин. Тэгэхээр энд бас очих хэрэгтэй, үзэх хэрэгтэй. Хүүхдүүдтэйгээ ч явах хэрэгтэй. За энэ ээж хайрхан гэж ямар учиртай юм гэхээр одоо энэ Говьалтай аймгийн цогцсомонд байдаг одоо ийм уул. Энийг одоо эртээр үес хүмүүс бас ингээд одоо ээжигээ гэж төсөөлүүлж ярьдаг юм байлаа. Энэ ингээд дээшээ хараад хэвтэж байгаа эмэгтэй хүний төрхтэй гэж ингэж одоо хэлдэг. Тэгээд ээж хайрхан гэж нэрлсэн. Тэгээ би энэ 2 3 удаа очив. Тэгээд ингээд бас тэнд чи манай юуных нь одоо тэр байгаль хамгаалагчид чи хөөхн ийм юу үзэж болохыг энэ ууланд очиод энэ боржин чулуун юу үзэж болохыг ингээл бичсэн байгаа ингээл. Байрнаас ингээ хөдлөөл тийм ээ. Өгзөх хад үзчихэн, ламын агуу үзчихэн, эр хад үзэн, театрын суудал үзчихэн. 9 тогоо гэж энд одоо маш гоё тогоо байна. Имбүү хадыг үзэн, хүүхэн хэл, янзганы толгой, тагтаа хад, бамбарууш хад гэдэг. Энд бол ийм байгалийн тийм гоё сонин тогтцооттой олон юм үзэж болно. Имбүү хад нь энэ байна. Энэ замб зараа гэж, замб гөрүүл гэж одоо байдаг. Их тийм овоо том гөрүүл. Энэ. За би нарийн ширийн энэ мэдэхгүй ямар ч байсан их онцлогтой. Энэ тагтаа хад нь энэ байж байна. За ингээд умаа хад одоо янз бүрийн нэртэй олон хад бий. Энд тогтцсон юм сонин. За энэ ингээд ерөнхийдөө би түрүүнд энд хэлсэн ингээд дээшээ хараад ингээд хэвтэж байгаа эмэгтэй хүн ээж хүн гэдгээр ингэж бэлэгшээж өгсөн гэдэг. Тэгээд энэ нэг юм тал дээр байгаа юм боржин уул шүү. Тийм учраас энэ зун болж яхаа халуу байж магадгүй. Өндөр нь бол 2200 их бас их өндөр биш. Гэхдээ боржин чулуу. Энэ чулуу уулан дотор та нар явж юм олон юм үзэн. Энэ замб зарааг бас үзнэ. Одоо Эзэн Чингисийн Хинтээ аймаг руу би явж байна. Эзэн одоо зүүн тийшээ явж штэ. Эзэн Чингисийн мэндэлсэн одоо дэлгүүн болдог гэж. Ер нь ерөнхийдөө очиход нэг ийм л юм байдаг. Нэг дэлгүүн болдог дээр нэг ийм хөшөө байгаа. За тэгээд энд ингээд хажуу булаг. За ер нь Эзэн Чингис одоо хүүхэд байхдаа энэ төрөө өсөө тоглож байсан тэр газар нутаг. Тэрнийг бас одоо очиод үзчих хэрэгтэй. Хинтийн дадлан суманд байдаг. За тэгээд энэ хажуухан талд чинь 3 нуурын амралт гэж байгаа. За тэгээд нөгөө Чингис хаан зориулж босгосон хөшөө байгаа. За тэгээд мориор явахад гоё тийм нарсан ойтой энэ хав бол бас одоо
заавал ер Монгол хүн бүхэн одоо эзэн хааныхаа төрсөн тэр газрыг бол үзчих хэрэгтэй. Очиход бол үнэхээр бас гоё тийм байгальтай. Нэгэнт ингээд дэлгэн болдог юм уу орно гэдэг чинь одоо ингээд Хинтээ аймаг орчиж байгаа бол цаашаага би яваад нэг энэнийг харцаач хэлгээд байгаа. Энэ бол онон мөрөн байхгүй. Онон мөрөн гэхэр чи урт мөрөн шүү дээ. Би яг аль хэсгийг ярьж яах гэхээр Дорнод аймгийн Баян уул суманд байдаг хэсэг. Би бас нэг жил яваад энэ онон мөрнөөр ингэж урсвал их гоё. Одоо бид нар эндээс ингэж буугаад энд зав тавиад заваараа ингэж урсаад ингэж яваад тэгээд нэг 20 км 10 хэдэн км яваад одоо завнасаа бууж ирсэн. Гэхдээ тэр бол дахиад нөгөө нэг мотортой зав биш. Гол уруудаж явдаг учраас моторгүй заваар ингээ сайхан ингээ аялж болдог. Гоё. Намар очих тусам бүр зүгээр. Тэгэхгүй бол бас энэ ононгийн шумуул мумуул бол зам босч яах хэцүү байх. Энэ яг одоо энэ миний энэ гараа дээр нь суучаад байгаа энэ уул энэ урдлаас харах юм бол энэ онон мөрний хойтол дээр байгаа үлхэн гэдэг уул юм байгаа. Энэ үлхэн уул. За онон мөрөн. За тэр жил би очиод энэ хойноос энэ үлхэн уулан дээрээс гэхдээ ийм зүрхэн хэлбэртэй арал байдгийн байна гэж би ингээд зургийг авчихсан. Одоо ингээд баг их олон хүн мэддэг болчихсон. Онон мөрөнд ийм зүрхэн арал байдаг гэдээ ингэж ярьж байгаа. Тэгээд онон мөрн усанд орно. Энэ онон мөрн бас ингэдэг юм байл шүү дээ. Намар 10 сарын ихээр хүмүүс очиж усанд нь ордог юм байлээ шүү. Яагаад тэгэхээр тэр үед аршаан болдог гэж ингэж ярьдаг юм байлээ. За ингээд би зүүн тийшээ яваад байгаа одоо Шилийн богд Сүхбаатар аймгийн нутагт байдаг одоо Шилийн богд уул. За энэ бол маш олон одоо тийм галт уулууд байсан тийм газар. За ингээд энэ нэг алтан овоо байна. Ганган нуур байж байна. Шилийн богд байж байна. За энэ Шилийн богдын хажууханд талын агуу гэж одоо тэр их сони агуу шүү дээ. Ингээд юм тал газар ингээд доошоо ингээд орцсон том агуу байдаг. Энэ Шилийн богдын хажууд байдаг. За тэгээд нөгөө тоороо байна, хөшөө байна. За ингээд маш олон юм үзэж болно доо. Бас түүхэн дурсгалт газрууд энийгээр маш их олон бий. Манайх их явдаг. Бас дахиад байгалаа хайрлаараа энэ төмөр тавь энэ одоо маш их өндөр өстэй одоо ийм газар байгаа. Тамхи мам хэлдэг юм бол болгоомжилж явах хэрэгтэй шүү гэж би хэлье. За ингээд миний хэлэх гэсэн нэг ийм 10-аад уул одоо ингээд дуусж байгаа. За тэгээ би Өмнөговь аймагт бол энэ намар за би намрал гэдэг байгаа юм л да. Ер нь юугаар явахд чинь 100 явахд бол жаа халууцсан шүү дээ говь руу. Тэгэхээр энэ Өмнөговь аймагт бол хэрмэн цав гэж нэг гайхамшиг бай. Тэгээ би бас дээр ярьсан шүү дээ. Тэр энэ нөгөө нэг би энд 3 удаа очив. Одоо сүүлийн үед модонд ороод байгаа нэг ангар гариг бол юу марс гариг болчиход байгаа юм. Яг л нэг ийм дээр үеийн далаа ёроод байсан нэг ийм газар. Энэ одоо миний авсан зураг байна л дээ. Би 3 удаа очив. Нойд нь уржин нь бас очив. Бас одоо их гайхамшигтай тийм сонин тогтцтой газар. Өмнөговь аймгийн 3 тэс суманд Улаанбаатараас 1000 км явна шүү. Аймгийн төвөөс гэх чинь 400 хэдэн км ингээл за энэ 400-аас чинь нэмээд нэг 100 км хар замаар явна. Тэгээд цаашаага шорон замаар явна. Тийм учраас нөгөө хантай бүлтээ өөр машин хэрэгтэй, жаахан бэлтгэлтэй тэгээд явцгаагаараа очиход үзэхэд бол энд бас хон жүнжэд үзэх хэрэгтэй. Гой зураг аавн чаддаг бол дороо нисгээд үзвэл одоо энэ юм ихээр гайхамшиг. Нөгөө Америкт байдаг Гранд Каньон гэдэг юм чинь бол Монголд ингээд одоо бодтойгоор байж байгаа одоо. За энэ Өмнөговь явах замдаа би бас өмнө бас нэг хэлсэн энэ Баян цагийг үзээрэй л гэдэг. Баян цаг гэдэг бол нөгөө динозавр гэдэг тэр агуу том амьтын өндөг гаргаад тэгээд шувуу шиг тэгээд тэр өндгөн задраа динозаврын гарч ирдэг гэдэг тэрнийг анх дэлхийд дахин одоо зарласан тийм өндөг олдсон газар байхгүй. Тэгэхээр энийг бас үзчих хэрэгтэй. Эн чинь бол Улаанбаатараас энэ Өмнөговийн төв орох замд байгаа юм. Зам зуур байгаа учраас энийг бас үзчихэд бас зүгээрээ. За нэгэнт ингээд Өмнөговийг ярьсан юм чинь би энийг нь хэлэхгүй бас болохгүй. Өмнөговьт бол ингээ хүмүүс ойлгохтой Өмнөговийг чинь ингээд ерөөсөө хэрмэн цавгаад нэг юм айхтар далайн ёроос шиг юм байна. За энэ Баян цаг гэдэг ингээд динозавр маавар тэр нэг тийм илс мэлс болсон газар байна гэж ингээд төсөөлөд байдаг. Гэтэл одоо ийм газар байдаг шүү. Тэнд чинь Алтай нурууны ийм үргэлжлэл одоо төгсгөл хэсэг болох говь гурван сайхан гэж уултаа. Тэнд бол одоо ийм өндөр уултаа устай энэ янгиртай бид нар очиход одоо би 3 удаа очсон бас янгир бас тааралдаж исэн. Тэгэхээр ийм одоо өндөр уултаа
говь гурван сайхан гэж одоо гоё уултаа газар байхгүй юу. Тэгэхээр өмнө говь бол дандаа бас илс юм уу нэг хэрмэн цав шигээр ингэ төсөөлж болохгүй. Бас ийм байгалийн ингээд олон өнгө хосолсон уултаа устаа илстэй хэрмэн цавтай ийм гоё газараа гэж ингэж бас ойлгороо. За ингээд өнөөдрийн энэ ярианы төгсгөл нь бол 8 нуур байгаамаа. 8 нуур. Энэ өстой гоё нуур шүү дээ. Би энд бас 3 удаа очсон. 8 нуур. 8 нуур гэдэг нь энэ шиг 8 нуур байна. Энийг нь одоо яг энэ маягийн ийм 8 нуур ойрхон одоо бие биетэйг ойрхон байдаг. Тэгээ 8 нуур гэж байгаа. Тэгэхээр энэ бол энэ юунаас хамтдагчсан дээрээ та нар маань одоо яваад яадаг энэ улаан цутгалан гэдэг юм л да. Улаан цутгалан гэдэг нь манайх бас орхины хөрхрээ гинэ. Уг нь орхон гол чинь энэ хажуугаар нь өнгөрч байгаа. Энэ улаан гол ирээд цутгаж байгаа учраас энийг бол улаан цутгалан гэж ингэж хэлдэг. Тэгээ би энийг яа хамтруулчих гээд байна вэ гэхээр энэ ийм байхгүй юу? Одоо ингэ хар хорин чинь энд байж байна. Хар хориноос хужирт хүртэл ингээд хар замтай. Тэгэл энэ хужиртаасаа энэ улаан цутгалан ороод тэгээд энэ 8 нуур урагшаага Батүлжийн сумаас урагшаага ингээд яваад энэ уянгийн нутаг байхгүй 8 нууранд хүрчдэг. Тэгэхээр энэнийг үзчихээн. Эсвэл энэ урдуураа ингээд яваад 8 нууранд очиод хоошоо эргээд улаан цутгалангаа үзчихээн. Дээр нь бас нөгөө зан базрын төвхөн хэд байдаг шүү дээ энэ уулынхаа хойдол дээр. Тэгэхээр энэ хавьд очиод ингээд 1 2 3 юм үзчихээн. Тэгэхээр энэ маршрут их хол биш мөртлөө бас үзэх юм их гоётой. Одоо энэ орхон голын ирэг дээр за тэр улаан голын ирэг дээр ингээ сайхан амарч болно, бааз маш их олон юмтай их тогтцсон. Тэгээ хар замаар харьцангуй бага явна. Тэгтээ энэ 8 нуурлуу бол их бас нэлээд явуулна шүү. 8 нуурлуу бол бас шорон замаар явна. Тэгээд 8 нуурлуу орохдоо нэг юм анхаарах ёстой. Энэ маш их өндөр уулан дээрээс ингэж буудаг, урууддаг. Тэр зам нь бол ийм хавчиг ганц машин явдаг. Тэгээд уруудж байгаа машин одоо өөдөөс гарч байгаа машинууд болгоомжтой байх хэрэгтэй. Ялангуяа орой бол их болгоомжтой байх хэрэгтэй. Өдөр ч гэсэн одоо нэгээ хүлээгээд зөв зохистойгоор ингээд өнгөрөх хэрэгтэй. Энэ бас үнэхээр үзэсгэлэнтэй. Энэ усанд нь ч би орж ирсэн. Зүүн очиход бол бас тийм их хүүтэн биш юм байлээ. Тэгэхээр энэ Улаанбаатараас нэг 542 км явна. 12-ээс 112 км явна. Тэгэхээр маш гоё нуур шүү. За энд хүмүүс яаж ингэж амардаг гэхээр очичоод эндээсээ ингээ морь мал аваад тэгээд морь малтаа эсвэл явган энэ бусад нөгөө жижиг нууруудаар ингэж хамт явж үздэг. Морин аялал хийдэг. Өдрийн аялал байж болно, цагийн аяллууд байж болно. Ийм бас их сайхан амарч болно. Энэ юу ч юм бол нуур ч юм бол өөрөө нэг 2700 м өндөрт өргөгдсөн гэдэг чинь бас 2700 гэдэг чинь нэлээд өндөрт өргөгдсөн. Тэгээд жаахан гүнзгий нуур бол хүүтэн талдаа л байна л гэсэн үг. За нэг иймэрхүү зүйлийг би та бүхэнд өнөөдөр ингээд Монголын одоо тэр баруун талчин бол үнэхээр одоо Алтан нурууны мөнгө цастай гоё уултаа. За тэр хавьд очиж жаахан тогтож амраараа. Ер нь одоо би энэ олон жил аялаад явж байхад заримдаа хуучин чайхав ингээд жаахан цаг мөн хавчигдаад нэг юм уу 2 хоног байсан. Одоо нэг дур хаяхад нэг 3 хоноод тэгээд тэндээсээ хамгийн гол нь хүүхдүүдтэйгээ хамт тэр байгалийн сайхны биш ирэх хэвээр. За ингээд ийм хэдэн зүйлийг би энэ заавал үзэх 50 газрын 3 дугаар одоо цувралаар би та бүхэнд хүргэлээ. За төгсгөлд нь би та бүхэнд дахиад нөгөө нэг хэлдэг юм хэлчихье. Байгалаа битээ бохирдуулаараа. Би одоо эл дээр энэ 2 номер дээр нь коломоны лаазыг бол ингээд сайхан няцалчаараа усны сав маавыг бол бас ингээд хийг нь гаргаад тэгээд буцаагаад ингээд бөглөөрэй. За тэгээ модонд битээ хадаг уяараа хямрын дарцыг хийсгээд ерөөсөө нэмэр байхгүй. Тэр модонд хийсэн дарцгаар хүний хямрлундаа сайжирна гэж байхгүй. Эцсийн систем өөрөөс бөндгөрөөс хамаардаг болчраас та бүхэн маань хог хаягахгүйгээр хог аваад яваараа бүр үлдээх гээд байгаа юм байвал гэлээ хурцээр жаахан ингээд хөрш газар жаахан ингээд ширэг мэрэг жаахан ингэж байгаа. Тэгээд тэр дор нь болохгүй нууд ганц нэг юм хийгээд тэгтэл байгаль шингэдэггүй хорыг бол хайж болохгүй. Шингэчхүүсээ хорыг нь бол
хогийг нь бол бас ингээд ширгээр аваад дор нь хийгээд тэгээд буцаага дээр ширгээ тавиад ингээ байгальтай одоо бас шахын ээлтэй хог нов шаяхгүйгээр энэ унган сайхан байгалаа үр хойчтой үлдээхийн төлөө тэгтээ Монголоороо бас 5 тухтай сайхан аялцгаагаараа ингээд 3 дугаар цуврал маань өндөрлөө. Баярлалаа.